Энэ тэр гадаа зээлэхдээ бол улсын хурал дээрээс буцсан гэдэг энэ засгийн газрын гишүүд юм яриадах юм. Өчнөө сайдан дээр танхимд байгаагүй шүү дээ. 64 хүрэхэд 3 гишүүн л дутсан. Танай засгийн газрын 3 сайд ороод ирсэн бол энэ хууль батлагдаад явах байсан. Одоо ингэдэг нэг улсын хурлын буруу юм шиг юм яриадах юм. Үнээр нь хэлэлтэй. Сайд нар нь өөрсдөө орж ирээд хуулиа батлахад суу. Байнгын хорооныхоо хурал цуглаан дээр суу. Өнөөдөр сайд нарыг ч үлээж цаг гарan суулаа шүү дээ бид нар. Энэ байнгын хороон дээр. Тэгээ зарим нэг зүйл дээр одоо энэ улсын хурал руу засгийн газар үндэслэлгүйгээр улсын хурлаас болцсон юм шиг хэлэхэ болмоор байна. Сайд нар бол байгаа гэдэг ярианыхэнд хэлье. За энэ хуулийн төслийн 1-р зүйлтэй холбоотойгоор энэ хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 27 7%, 28 онд 6, 29 онд 5 гинэ. Дөнгөж сая инх баяр сайд маань ярьж шít. Энэ хүнсний бүтээгдэхүүн дээр инфляц 14 хүрчлээ. Энэ баг 14-өөс давах бах. Энэ махны үнийн царайг харахад. Тэгэд энэ инфляц их чухал болчиход байна. Яагаад ингэ төсөөлөг асуух гэдэг. Яагаад гэвэл бид нар тэтгэвэр тэтгэмжээ 1 сарын 1-ний дотор инфляцтай уялдуулж нэмдэг хуультай улс. Өнөөдөр нэг тэтгэвэр тэтгэмжийн асуудал ярихаар хэдэн ахмадуудын тэтгэврийн асуудал юм шиг хандаад байна л та. Гэтэл яг үүндээ тэр чинь банкн дээр очиод тэтгэврээ аваад өөртөө зориулаад нэг сайхан хувцас өмсөөд сайхан хоол иддэг ахмад гэж юу нь байхгүй шүү дээ манай Монгол улсад. Монгол орон даяараа суманд аймагт тэр ахмадын зээлэр чинь ахмадын зээлэр чинь амьдарч байна. Ахмадын тэтгэврийн зээлэр. Тэтгэврийн зээл машин өөрчлөлгөө болж чинь, тэтгэврийн зээл цалингийн зээл хааж чинь, тэтгэврийн зээл цагаан сар хийж чинь, тэтгэврийн зээл өрхийн бүх амжиргаа болж чинь. Өөрөөр хэлбэл Монгол орон даяараа тэр хэрэгжилж бүгдээрээ амьдарч байна. Ахмадууд сургууль цэцэрлэгт хүүхэд зөөгөөд гэр орны ажил хийгээд дээрэс нь тэтгэврээр өөр хүүхдээ орон нутагт байгаа иргэдэд нэмэр тусуулж амьдарч байна. Ийм учраас тэтгэвэр бол бүх нийтийн асуудал болчиход. Тэр эрхчил энэ тэтгэврээ ер нь яаж нэмнэ гэж тооцоолж байгаа юм бэ? Сая нэг оны өмнө хуурдаг шиг нэг 80 мянган төгрөг нэмээд орхих юм уу? Орон зайг нь яа төсөөлж байгаа юм? Тэгээ одоо энэ 14% болчиход байгаа инфляцтай ч уйлдах юм уу? Энэ. Тэгээ бодитойгоор надад инфляц чинь бүр дээш өсөд явах юм бол бидэнд яг энэ орон зайдаа энэ тэтгэврээ нэмэх мөнгө байгаа мó? Ер нь ахмадынхаа төлөө ямар нэг зүйл хийх юм уу? Гадаа ингээд бүтэн одоо 9 сард намрын чуулгыг гиснээс хойш ордны баруун хаалган дээр хөгшчүүл одоо ингээд хоолоогоос үл орилол байж байна. Ахмадуудын маань чихэн жоохон хатуу байна. Монгол төрийн чих бүр хатуурчиж хариу өгөх алга. Нэг хэдийн морилжид байдаг гэсэн юм шиг. Тэгээ асуултуудад хариу авъя. За алисгийн 5 номерын микрофон. Эдийн засгийн сайд шатрал сайд жадмын хоёр. За 25 оны төгсгөл инфляц 7.5% буюу зорилт түвшнийг хангасан. За 4-р сарын байдлаар 10.1% гүйл үүний учир шалтгаан хүнс дотроо махны өсөлт, нөгөө талдаа шат ухааны өсөлттэй холбоотойгоор ийм нөлөөлөл мэдрэгдэж эхэлж байна. За энэ инфляц бол ганц Монголын асуудал, дэлхийн нийтийн асуудал болоод эрчим хүч дагсан нэлээ хүндрэлүүдийг улс орон болгонд бий болгож байна. Хариу арга хэмжээнүүд улс орон болгон янз янзаар авч хэрэгжүүлж байна. За засгийн газар бол нэгдүгээрт шат ухааны байнгын тасралтгүй байдлыг хангаж байгаа. Үнийн одоо гэрээнүүд хийгдсэн доктортой байдал бол хангагдаж байгаа. За мах гурил ногоог бол бид нар дотоодоос хангах болцоотой талд нь бид нар дэмжлэг дэмжлэг үзүүллээ. Энэ жил үр тариа, төм сүнсийн ногооны тариалалт. За одоо энэ жилийн үйлчлэл төвтэйхэн малын төл авалт боломжийн тэгэхээр махны нийлүүлэлт тутахгүй ингээд мал ногоон цадаад ирэхээр нийлүүлэлт нэмэгдээд дотоод хэрэглээг хангачих байх. Тэгэхээр ийм үндсэн дээрээс инфляцийн одоо хүлээлт буурна гэсэн хүлээлттэй байна гэсэн үг. Гол өсөлт байгаа мах ногоо буураад ирэхээр инфляц буурна. За инфляцаа бид нар төсвийн хүрээндээ инфляцийн өсөлтийг тэтгэврээр нэг 8-аас 10% тооцож хүрээг нь гаргаж өгсөн. Яг энэ гүйцэтгэлээр хуулинд нийцүүлээд ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ. Хамгийн багадаа нэг 8% буюу Монгол банкны зорилт түвшин. За тэгээд эрсдлээ тооцоод нэг 10 хүртэл инфляцаа 2 оронтой тоонд хүртэл хүрлээгээ бодоход нэг 10% өсөлтгээд энийгээ төсвийн хүрээгээр урсгал зардал дээр гаргаад тооцоод оруулаад өгсөн байгаа. Намар хэд нэлээд төсөв өргөн барихад нарийн задаргаатай тодорхой болоод ороод ирнэ.
Тэгэхээр санжид орж байгаа тэр жилийн дундуур төсвийн алдагдал гэдэг хин хаана тийм юм ярьсан юм бэ? Тийм ойлголт байхгүй шүү дээ. Тэрийг нэг зүү тайлбарлал л да. Төсвийн алдагдал гэдэг чинь жилийн эцэст ганц удаа гардаг л гүйцэтгэл болохоос жилийн дундуур орлого бүрдүүлэлт за нөгөө талдаа над төсвийн хуурийнхаа дагуу зардал явж байгаа. Тэр зөрүү чинь 4 сан дээр л одоо ачаал болж очдөг болохоос энэ чинь бол алдагдал биш байхгүй юу? Тэрийг зөв тайлбарлал л та. Тэгэхгүй ингээд буруу мэдээлэл өгöd нэг алдагдлд орсон юм шиг ингээд жил болгонд нэг юм яваад байдаг. 8 номер тэрэн дээр нэмэлт тайлбар өгөх үү? За 8 номер. За сангийн яамны төсвийн бодлого төлөлтийн газрын дарга Санжидорч. За улсын хурлаас бол төсвөрийн мэдээлэл дээр бол тухайн жилийн алдагдлыг бол баталдаг байгаа. Тухайн жилийн нийт орлого, бүтэн жилийн туршид нийт орлого, бүтэн жилийн туршид нийт зарлагаас бол явдаг. Сар болгоны хувьд бол орлого зарлагын зүрх бол өөрөө мөнгөн хөрөнгөний менежмент буюу cash flow-ийн хүрээнд бол явагдаад явдаг байгаа. За манай улсын хувьд бол улирлын чанартай орлогын одоо бүрдэлтээ уялдуулаад за энэ орлого маань бол ингээд ихсэж багасаад явдаг. Зарлага маань бол харьцангуй доктортой байдлаар ингээд явдаг. Жилийн эцэстээ бол бид нар энэ одоо алдагдлаа бариад явдаг. За сангийн яамнууд бол алдагдлаа бол алдчихсан тохиолдол байхгүй. Жилийн эцсээр бол ямар ч тохиолдолд энийг ингээд бариад гараад явах. Ийм л зүйлд. Баярлалаа.